Сайн байцгаана уу манай Бөөм телевизийн туршийн нэвтрүүлгийн удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ алдагдсан Samsung утсыг хэрхэн буцааж болох талаар үзүүлэх болно. За миний гарт бол Samsung Galaxy S4 гэдэг утас байна. Та бүхэн S3, S4, Note 2, Note 3 гэсэн сүүлийн үеийн Samsung-ийн утсыг интернет ашиглан буцааж болох боломжтой байгаамаа. За та бүхэн техникийн хэлжинд Samsung аккаунт хэрэгтэй байгаа. Samsung-ийн аккаунт. За миний гарт байгаа утас бол яг формат хийгдсэн. Дээр нь ямар ч юм байхгүй утас байгаа. Тэгэхээр би аккаунт шинээр үүсгэн гэсэн үг байгаамаа. Та бүхэн аккаунттай бол аккаунтаараа орж болно. За аккаунт шинээр үүсгэхийн тулд менюнээсээ setting руу ороод аккаунт руу ороод add account Samsung аккаунт Samsung аккаунтаар орж болно, эсвэл шинээр аккаунт үүсгэж болно. За Facebook-ийн мэдээлэл ашиглаж болно гэж байна. Би шинээр аккаунт үүсгэе. За ингээд би Бөөм ТV гэсэн хаягтай Samsung аккаунт үүсгэжлээ. Тэгээд email хэгээр орж аккаунтаа баталгааж болох юм байна. Email хэгээр оръё. За mail хэгээр маань Samsung аккаунт email хэг маань ирсэн байна. За тэгээд verify аккаунт буюу аккаунтыг идэвхжүүлэхээр дараад идэвхжүүлье. За аккаунт маань идэвхжлээ. За эндээс гарчээ. Next-ийг дараад. За аккаунт маань одоо идэвхжлээ. За тэгээд бүр ихнээс нь menu setting аккаунт руу орвол та хүн Samsung аккаунт гэд гарч ирэх болно. За би Samsung аккаунттай болчихлоо гэсэн үг. За дараагийн үйлдэл маань болохоор setting-ээс more хэсэг рүү ороод security руу ороод тэгээд remote control руу ороод тэгээд Samsung аккаунтныхаа пассвортыг оруулаад тэгээд remote control идэвхжүүлнэ гэсэн үг. Remote control ингээд идэвхжүүлчихнэ. За тэгээд одоо утсан дээр хийх үйлдэл маань ингээд дуусчихна гэсэн юм аа. Тэгээд одоо та бүхэндээ Samsung-ийн сайтнаас орж утсаа хэрхэн олох талаар үзүүлье. За утсан дээр хийх үйлдэл маань дууслаа. Одоо компьютер дээр хийх үйлдэл маань татвар байна. За тэгээд утсаа хайж олохын тулд Samsung-ийн аккаунтаа ашиглаад Samsung-ийн сайтнаас орох хэрэгтэй байгаа. За тэгэхээр find my mobile.samsung.com гэсэн хаягаар орно. За энэ хаягаар ороод өөрийнхөө түрүүн үзсэн Samsung хаягаар оръё. Та бүхэн Samsung хаягтай бол энэгээр шууд орчиж болно. За нууц дугаараа оруулаад оръё. За тэгэнгүүт миний Samsung Galaxy S4-ийн мэдээлэл маань гараад ирлээ. За
түрүүн би remote control-ыг идэвхжүүлсэн учраас миний S4 онлайн гэж харагдаж байна. Хэрвээ идэвхжүүлээгүй бол энэ сайтыг бол ашиглах боломжгүй байгаамаа. За энэ сайтнаас бол утасныхаа байршлыг тогтоож болно. За миний утасны байршил маань бол гад ирсэн байна. Утасны байршлаа locate my mobile гэд энэ товчон дээр дарангуут утасны байршил маань гарч ирэх байгаамаа. За тэгээд утасны байршлаас гадна утсаа төвжих, тэгээд утсаа дуургах, сүүлийн хийсэн утасны дуудлагуудыг харах боломжтой юм байна. За мөн төгссөн буцаагаа зоож гаргах боломжтой байгаамаа. За тэгээд миний байрлал маань гараад ирлээ. За байрлал маань ер нь 4 замын хавцал миний байгаа байрлал дээр бол гараад ирлээ. За тэгээд утасныхаа байршлыг тодорхойлж болохоос гадна утсаа мөрдөх боломжтой юм байна. Start tracking гэдэг энэ товчон дээрээс та бүхэн утсаа мөрдөж болно гэсэн юм аа. За энэ тайлбар дээр нь бол 15 минутын зайтай мэдээлэл энэ сайтанд илгээгдэж тэгээд 12 цагийн хугацаатайгаар байршлыг тогтоох юм байна. За хаана явсан байршлыг газрын дүүрэг дээр гаргаад ирэх юм байна. За сануулж хэлэхэд бол энэ үйлдэлийг хийхэд бол та бүхэн түрүүний хийсэнчлэн Samsung аккаунтаа байх шаардлагатай. Дээр нь утаснаас remote control-ыг идэвхжүүлсэн байх шаардлагатай. Дээр нь мөн таны утас интернет орсон байх шаардлагатай байгаамаа. За тэгээд дараагийн үйлдэл буюу Lock My Mobile-ыг хийж үзүүлье. За Lock My Mobile-гийн хэсэг дээр бол та бүхэн утсаа түүжих боломжтой байгаа. Та өөрийн хүссэн мессеж утасныхаа дэлгэцэн дээр гаргаад тэгээ пин кодоо өгөөд утсаа түүжих боломжтой байгаамаа. За эхнийх нь бол дээр нь гарах мессеж байна. Энэ хоёр дахь нь бол та ойр дотны хүндрийнхээ утас руу мессеж автоматар илгээх боломжтой гэсэн үг. Таны утас хэрвээ чойжлогдвол за би энийг түр орхичээ. За энэ бол пин кодоо өгөх мэдээлэл байна. За тэгээд утсан дээр хүссэн мэдээлэлээ мессеж би одоо өгье. За та өөрөө хүссэн мэдээлэлээ энэ дээр өгч болно. Өөрийнхөө холбоо барих утасны дугаар ч юм уу те ямар ч мэдээллийг оруулж болно. За тэгээд утсаа лок хийснийхаа дараа unlock pin буюу утсаа буцааж нээх пин кодыг өгөх хэрэгтэй байгаа. За 1 2 3 4-гээ өгчээ. За одоо утсаа лок хийя. За энэ дээр бол үйл явц нь харагдаж байна. Эхлээд утастай холбогдож байна. Дараа нь утсаа лок хийх юм байна. За холбогдоод дуурчлаа. Миний утсыг лог хийсэн гэж сайтн дээр гарч байна. За лог хийж өгөөгүй юу гэдгийг утсан дээрээсээ зөмөр одоо шалгая. За утсан маань одоо лог хийсэн буюу төгссөн байх хэвээр. За утсаа ингэж асаая. За утсан маань лог хийсэн байна. Утас маань локд буюу төгсгдсэн гэж байна. Дээр нь бичсэн миний мессеж гараад ирлээ. Энэ утас алдагдсан утас тул буцааж өгч тусална уу гэдээ утсаа би бичсэн байгаа. За тэгээд би 1 2 3 гэсэн unlock кодыг өгсөн байгаа. За таны утсыг олсон хүн бол unlock кодыг мэдэхгүй. Гэхдээ энэ мессежийг бол хараад залгах боломжтой гэсэн үг юм байнамаа. За утас маань ингээд unlock хийгдчихлээ. Та өөрөө утсаа ингээд буцаагаад олсон тохиолдолд түрүүний өгсөн пин кодоо өгөөд
буцаагаад нээж болох юм байна. За дараагийн бидний хийх үйлдэл бол одоо хүнд харж байгаа Ring My Mobile гэдэг чинь мобайл дуургах одоо боломжтой гэсэн үг. За энэ рүү орё. Ring My Mobile руу орё. За утас маань бол энд байна. Утас дуурах нь үгүй юу? Утас компьютер хоёроо зэрэг харуулъя. За энэ дээр бол хүссэн мессежээ дөрвөн шиг бичиж болох юм байна. За энэ дээр бол this is lost mobile буюу алдагдсан утас гэж байна. За тэгээд rinгийг дарах юм бол утас маань дуурах юм байна. За rinгээ даръя. Утас маань дуурах нь үгүй юу үзье. За энэ дээр бол connect хийж гин гэсэн үг. За түрүүн нэмээд өгсөн мессеж бол гараад ирлээ. This is a lost mobile гэдэг. Тэгээд утас маань дуурч байна. Энэ нь хамгийн чангараар дуурч байна. За хэрвээ та хааны албан байгуулагч юм ажил дээр гэртээ утсаа ингээ алга болгох тохиолдолд ингээд олох боломжтой юм байна. За call log руу оръё. За бүгдээр менюний дараагийн хэсэг болох call log руу оръё. За энэ дээр бол сүүлийн залгасан болон хүлээн авсан дуудлагыг харуулах юм байна. За тэгээд эдрийг харъя. Одоохондоо call бол байхгүй юм. Би утсаа форматлаад асаасан учраас call байхгүй юм байна. Тэгэхээр би дурын утас руу залгая. За 99 63 66 55 ч юм уу хамаагүй утас руу ингэ залгачих. Залгаад буцаага тавьчихъя. За одоо дахиад шалгаж үзье. Түрүүний миний залгасан дуу гарах хэрэгтэй байгаа. За гараад ирлээ 99 66 55 гэдэг утас руу би саяхан залгасан байгаа. Маш хурдан орж байна. За энэ дээр бол түрүүн лог буюу төгссөн утсаа unlock хийх боломжтой юм байна. За ерөнхийдөө иймэрхүү сайт байна. За та бүхэн Samsung-ын сайтыг ашиглаад утсаа хэрхэн буцааж болох талаар үзлээ. Нэмж анхааруулахад саяны үйлчилгээ бол зөвхөн Wi-Fi ч юм уу эсвэл 3G интернеттэй тохиолдолд сайтнаас утсаа удирдах эсвэл байршлын тогтоох боломжтой байгаамаа. За ингээд Wi-Fi байхгүй эсвэл та бүхэн түрүүний үзүүлсэнчлэн ийшээ ороод remote control идэвхжүүлээг бол ерөөсөө утсаа буцааж болох юм баг боломжгүй гэсэн үг юм аа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Бүүн телевизийг subscribe хийгээрэй.